34 бол яг 2010 оны Эрдэнэтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээгээр бол ач тэгт гадуудын засгийн үүдээр бол туршилтын ийм үйлдвэр бариад амжилттай хэрэгжих юм бол Эрдэнэт үйлдвэр 34% авах юм гэрээ байгуулсан байдаг л да. Тэгээ яг хөрөнгө оруулалтын 100% ач тэгт компани хувийн хвшлөөр гаргахаар ингэж тохирсон байдаг. Тэгээ яг 14 онд үйлдвэр дуусаад Эрдэнэт үйлдвэр бол 34% бол авахаас татгалзаад роялти буюу ашиглалтын төлбөр аваад явахаар ингэ шийдвэрлсэн байдаг. За тэгээд үүний дараагаар одоо үйл ажиллагаа нэлийн жигдэр гайгүй явсны дараа дахиад одоо юу хэмтэй гадны улсуудын явуулгаар гэх юм ийм 34 улсыг авах ёстой гэсэн ийм ярианаас л үүдэлтэйгээр Эрдэнэтийн талаас нэг тийм бичиг ирж эхэлсэн байт юм байлээ. Тэгээд бид нэр ач тэгт үйлдвэр бол за энэ 34% бол бид нэр бол эзэмшүүлэх татгалзах зөвлөгөө хэлэлцэж ярилцъя, тохиролцъя тий. Энийг эзэмшүүлэх юм бол одоо роялтигаа ашиглалтын төлбөрөө яах вэ? Засаглал маань ямар байх вэ? Одоогийн 2 дугаар уулгаас гадна өөр ямар нөөц ашиглах вэ гэдэг. Ер нь бол нэг хоёр айл бизнесийн зарчмаараа л ингээ яриа явьжсэн процессыг одоо юу хэмдэ энэс нэг илүү орж билүүлсэн улс төрчд гэх юм уу өмнө нь ажиллаж байгаа гарсан хиламис улсуудын явуулгаар л ингэж олон нийтийг одоо анхаарал татсан нэг тийм хэрүүлэлэн болж хувирсан байна. Энэ улс төржилт багшил байна л да. Тэгээ яг ер нь роялти тухайн тэр шийдвэр нь бол зөв байсан уу, буруу байсан уу? Би бол одоо өөрөө хувийн өнцгөөс харахад бол 2015 онд тэр 34% авах болсон гол нөхцөлтэй хүчин зүйл бид өөрийн тамгалал хэлж шүү дээ. Дэлхийн зах зээл дээр зэсийн үн бол нэлээд доош унтсан байсан үе. Чинь 7,000-аас доош 6,000 явжсэн. За ийм үед бол Эрдэнэт оюутлогоо төдийгүй дэлхийд даяар зэсийн уурхаанууд бол хөрөнгө оруулалтад танах, ажиллах хүчнээ цонгодох зардлууд үйл ажиллагааны зардлаа багасгахын бодлогоор хөндлөж. Тэгэхээр тэр хүрээнд л 34% хөрөнгө оруулалтаа хийлгүү роялти аваад явъя гэсэн шийдвэр төрсөн болов уу гэж таамагладаг. Одоо жишээ нь оюутлогын гэрээ эдэрт харьцуулах те. За мэдээж оюутлогч тэгтэг харьцуулах нь буруу л да. Нэг нь бол үндэсний чухал нөөтөн гадны хөрөнгө оруулалт. Нэг нь бол өчүүхэн жижиг одоо болгон дээр нөөтөн асар том дэлхийн хэмжээний орд дээр ажиллаж байгаа те. Гэтэ яг зөвхөн бизнесийн зарчим гэдэг өнцгөөс ярих юм бол улс бол 34% авъя гэдээ явсан, 34%-д нь өөр тооцогдоод явсан. Тэр нь бол явсаар байгаад 10 жилийн дараа 2 тэрбум доллар төрсөн шүү дээ. Тэгээд тэр 2 тэрбум долларыг бол хоёрд нь ерхий сайдын засгийн газрууд хилцээ хийгээд бол тэглүүлсэн гэж ойлгодог. Гэхдээ тэрийг тэглэсэн боловч одоо оюутлогоо хизээ хөрөнгө оруулалтаа нөхөд хизээ ногдлоо шиг өгөх үү гэдэг нь одоо жишээ нь тодорхойгүй явж байгаа. Гэтэл бид нар бол эхнээсээ энэ ашиглалтын зардал буюу Эрдэнэтийн роялтиг нь ч өгөөд, улсын роялтиг нь ч өгөөд дээр нь хөрөнгө оруулалтаа хурдан нөхөд ашигын дотор өгөө явуулсан тий. Дээр ногдол ашигнаасаа бас суутган дотор буюу орлогын дотор өгөө явуулсан. Ингээд бүх хүмүүс хууль журмынхаа дагуу дотор хууль тогтоомж бүрэн үржилсэхээ явж ирсэн. Жил болгон олон улсын аудитэд ороо явж ирсэн компани байгаад байгаа юм л да. Эрдэнэт уурхай бол энийг тойрсон, овоолыг тойрсон энэ газар мэдээж Эрдэнэт үйлдвэрийн өмчтэй, Эрдэнэт үйлдвэр ашиглуулахаар усаас болгосон газар дээр бид нэр хязгаарлагдмал эрхтэй газар ашиглах гэрээ болон овоолыг ашиглахтай холбоотой хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр ингээ ашиглаж байгаа. Хууль эрхцэн үндэс нь бол Эрдэнэттэй байгуулсан гэрээ. За дараа нь 2017 онд бол үүсмэлд ордын энэ зохицуулт журам гарч ирээд хуулийн тодорхой өөрчлөлтөд орсны дагуу бид нэр бас үүсмэл ордын тусгай зөвшөөрлөө аваад ингээд үйл ажиллагаа болж байгаа. Тэгэхээр бид нар бол нэг хууль бусаар энд ингээд ирж юм бариад ажиллаж байгаа юм байхгүй. Одоо юу хэмдэ ямар ч хөрөнгийн одоо газар эзэн бол зөвшөөрдгөө хин нэг ирээд нэг одоо барилга байшин байли мал амтан туугаад оохоо барихад л хөөгөлөө болно шүү дээ 5 онолохгүй те. Гэтэл чинь бидэнд 10 жил болцсон байна те. Энэ бүгд гэрээний үндсэн дээр за хууль тогтоомжийн дагуу авсан тусгай зөвшөөрөл үндсэн дээр явж ирсэн. Адгийн наадсан бид нар чинь бүтээгдэхүүн экспорт хийхэд гайлын байцаагч чинь номер 1 асуудаг юм тусгай зөвшөөрөл байхгүй. Тусгай зөвшөөрөл чаана гэдэг те.
Тэгээд яг нэг зүйл хэлээ бид нар бол хизээ чинь овоолыг бол хаягдл гэж хэлж байгаагүй. Энэ бол нэг баг одоо агуулгатай одоо ядуугалгатай гэж ярьдаг. Эрдэнэтийн тэр үйлдвэрийн ингээд хөвлөм ажил технологи тохиромжгүй ядуугалгатай ийм хөдрийн овоолгыг ашиглаж ирсэн. Тэгээ овоолго гэж ярьдаг ингээл хаягдл гэж танд ярьлаа гэж мөшгөн гуйлдаг юмнууд бас байгаад байна тий. Ер нь бол яг тооцоол хийж шийдэлтэй тухайн одоо 2014 15 онд бол Эрдэнэ дүнэлт хийхдээ бол роялтийн илүү ашигтай байна гэж үзсэн биш үү. Гэхдээ дараа нь юу болсон бэ гэхээр зэсвийн үн бол дэлхийн зах зээл дээр 16-наас хойш за 16-ны эцсээс хойш бол өсөө явсан байхгүй. Өсөөд явангууд роялти бол нэг тогтмол хөв байгаад байна шүү дээ. Орлогоос хамаарч нэг тогтмол. Ногдлын ашиг гэдэг зүйл чинь тэр ашиг орлогоо дагаад бас өсч идэг юм зүйл байгаа юм л да. Одоо жишээ нь эхлээд роялти төлнө те дараа нь татвараа төлнө тэгээд ашиг болж ирнэ. Гэхдээ энэ ашиг хүртэлх явцад бол олон аж ахуйн нэгж татвар дээр сөхөрдөг эсвэл борлуулалтын багассны улмаас тийм зардал дээр сөхөрж ундаг те. Гэхдээ энэ хоёрыг эрсдлийг хүлээсэн хүн бол одоо хамгийн нэг юмдээ ногдол ашиг бол хамгийн их ашигтай. Нэг талд хамгийн ашигтай, нэг талд хамгийн эрсдэлтэй байдаг байхгүй. Тэгэхээр дэлхийн зах зээл дээр тэр зэсийн үнэс юм дээр нь очдогт өөрөө бас юм хариуцлагатай байгаль орчиндөө ээлтэй ба зөксөхгүй үйл ажиллагааны менежмент энэ технологийн тохируулгыг ч гэсэн гарамгай сайн хийсний учраас ингээ ашигтай ажилласан байна. Тэгээ яг хөө ингээ эргээд харахад бол ногдол ашиг нь илүү дээр байж гэсэн ийм харуулсал юм уу харамсал хүмүүс төрсөн байхыг үсэхгүй л дээ. Гэхдээ энэс цаашаа бол ингээд хуваа эзэмшээд ингээ явъя гэдэг дээр бол бид нар бол байгаа шүү дээ. Тэгээд идэвхтэй одоо сувуу. Санаа одоо юм